За сайн бацгаана уу. За өнөөдрийнхээ байвар тайлбар. За эцэг эхийн тэтгэмж асуудлыг ярив. Өчигдөр бол тайлбартай 26 онд гарах өөрчлөлтийн тухай ярьсан шүү дээ, тийм. Одоо тэр зэвсэг одоо тэр янз бүрийн эрүүл мэндийн байгууллага сургуулийн тухай ингээ 26 онд болж байгаа өөрчлөлтүүдийн тухай ярьсан тийм. За өнөөдөр маш биднэрт бас хэрэгцээтэй сэдв байгаа. За нэгдүгээр ажилгүйдлийн тэтгэмж ажилгүй байх үедээ Будапешт бас Чех улсаас ямар одоо давтан сургалтанд суухад ямар тэтгэмж тухай эхлээд ярив. За дараа нь тэгээд нөгөө нэг эцэг эхийн тэтгэмж хүүхдийн асрах мөн гадаад иргэдийн одоо жирэмсний амралт гэх мэтийн асуудлыг өнөөдөр багтаагаад ярьчээ. Дараагийнхаа бүр лайвд болохоор цалин баг өрхийн нийгмийн нэг удаагийн халамж тэтгэмжийн тухай. За эцэг эхийн нөгөө нэг гэр бүл хүүхэд төрөөд аавын амралт гэж бас байдаг. Тэр тухай. За асрамжийн тэтгэмж 26 оны тухай. За тэтгэвэр мэдээж тэтгэврийн асуудал ярив. За тэгээ байрны хөнгөлт гэх мэтийн асуудлууд тайлбар маань маш одоо манайхан энэ тэтгэмжүүдэд бүгдээр хамрагддаг нэлээд олон хүн байдаг. Учраас энэ бас тайлбар маань бас сонирхолтой байх болов. За ингээд дандаа 26 он гарах тухай шүү дээ, тийм ээ. За дахин хэлэхэд нөгөө нэг YouTube дээр ишин энэ бичлэгээ хадгалчин. Тэгэхээр та хэд маань ажилтаа байгаа бол тайван ажил төрлөө хийчихэд дараа нь амрахлаараа сонсоорой. Тий. За янз бүрийн юм сонсч ийж. За эсвэл завсарлаанаараа сонсно яануу тэр. Тэгээ ерөнхийдөө ишин лайвыг хадгалчдаг учраас та энэ дээр санаа зовох юм байхгүй. За тэгээ үргэлж талархлаа илэрхийлж YouTube-ийн маань дэмждэг та хэдтэй маш их баярлалаа гэж энэ дашрамтаа нартай хэлэх зүйтэй байх. Тий. За ажилгүйдлийн тэтгэмжинд давтан сургалтанд суулгадаг. За тэр давтан сургалт гэж юу хэлээд байгаа юм гэхээр юу яадаг байхгүй юу? Эдгээр нөгөө нэг Чехд чинь ингээд ажлаас гараад тийм ээ, ажлаас гарчаад за тэгээд янз бүрийн мэрэгжил дэвшлэх курсууд бол хөтөлбөрийн товчоонуудад маш их байдаг. За одоо ч гэсэн байгаа юм билээ. За тэгэхээр та хэд маань энэ янз бүрийн ийм сургалт одоо би ч гэсэн одоо хэдэн оны өмнө нэлээд хэдэн жилийн өмнө одоо бүх юм ингээ хувьсан өөрчлөгдөж जैन компьютер сурахгүй болохгүй юм байна гэдгийг одоо ойлгоод яахрахгүй тэр хөтөлмөрийн товчоонд одоо ажилгүйдэл байхад нөгөө тэнгис ресторана хаачаад яахрахгүй энэ компьютерийн сургалтанд бол сууж исэн. Тэгэхэд яг тэр тухайн үедээ бол сууж байхад бол өдрөө болгон суусанд маань мөнгө өгөөд тийм ээ. За тэгээд эрүүл мэндийн даатгалыг төлөөд хөтөлмөрийн товчон энэ дээр бол тэтгэмж өгч байсан. За энэ асуудал бол одоо 26 онд бол бас л үргэлжлэх юм байна. За тэгэхээр та хэд маань тэр хөтөлмөрийн товчооны одоо ялангуяа би саяхан нэг пост та нарт оруулсан шүү дээ. Тэр хэлний курс байгаа юм байна шүү. Тэр хэлний курсүүд биш тэ тэр хөтөлмөрийн товчооны тэр дотаацыг одоо тэр төслийг аваад та нарын чек хэл сурах тэр төсөл дээр одоо тэр хөтөлмөрийн товчоноос хэдэн төгрөг татаж аваад та нарыг үнэгүй сургана гэдэг ингээд зарууд байгаад байгаа шүү дээ. Тэр зарыг би та хэдтэй өөрийнхөө фэйсбુક дээр тавьсан. За тийм маш олон хүн шеэрлсэн байлаа, маш олон хүн олж харсан байх гэж бодож байна. Тэгэхээр хөтөлбөрийн товчоноос та хэд маань асуугаад тэр тухай бас мэдээд авах нь. За тэгээд бүр болж өгвөл тэр сургалтанд нь сууж болно. Онлайн хэлбэрээр боломжтой юм байлаа шүү. Тэр их айтаахан. Тэг гэрээсээ Зилинд байгаа хүн практ очиж суух гэж мэдээж. Тэр тухайн сургууль нь бол бүр практ гэдэг тийм сургуулийн тийм зар тавьчихсан. Үзээгүй нэг жаахан фэйсбુક руу ороод дахиад тэр постыг маань үзээрэй. За тэгэхээр ажилгүй ингээд байгаа мөртлөө тийм хөтөлбөрийн товчооноос одоо зарлагдж байгаа янз бүрийн сургалтанд хамрагдж байгаа бол хуучин одоо тэтгэлэг 60%-ийн тэтгэлэгтэй байсан бол одоо 80% болж өөрчлөгдөх нэ. Яста янзын тий аваа мөнгө өгөх нь байна. За энэ тухай бол яг одоогийн байдалд бол посланицкаас миновна бол нөгөө нэг тэр хилцэж байгаа боловч одоо 26-ны 1 сарын 1-ээс батлагдаад одоо хэрэгжнэ гэсэн байгаа юм байна. За тэгэхээр одоо ямар ч хэлсэн энэ яагаад энэ мөнгийг нэмж байгаа юм гэхлээр ерөнхийдөө бол одоо 50-60 хүчтэй улсууд чинь ажил хиймээр байдаг. За тэгэхээр тухайн үе
одоо компьютер мэдэхгүй ч англи хэл мэдэхгүй ч гэдэг юм одоо янз бүрийн чех хэл мэдэхгүй ч гэдэг юм даа ялангуяа гадаад хүмүүс бол чех хэл мэдэхгүйгээсээ болоод яг хэрэгцээтэй яг өөрийнхөө хүсэж байгаа мэрэгчлэр одоо ажиллах боломжгүй байдаг. Хувийн намтраа ингээд янз бүрийн ажил олгогч нарт ингээд намтраа явуулцдаг. За тэгэл гадаад хэлэн дээр жишээлбэл гацдаг. Тийм ээ. Тийм болохоор ийм сургууль хамрагдах юм бол та эдийн маань одоо тэр тэтгэлэг нь одоо нэг 80%-аар одоо нэмэгдэж байгаа юм байна. За сургуультанд хамрагдсан өдрүүдэд дэмжлэг бас дахиад бас нэмж өгдөг. За тэгээ нааш шашаа явсан автобусны мөнгө хүртэл вагоны мөнгө зардлыг хүртэл өгдөг штэ. Тэр нь бол хിവэрэ байгаа юм байна. За ажил хайрчдад олгох тэтгэмж давтан сургуулийн тэтгэмж гэж хэлдэг. За эхний 2 сар цалингийн 0.4%-аар авна. За 25 онд бол юу гэж 6767 крон жишээлбэл байсан бол дунджаар одоо 26 онд бол 18000 хүртэл авах боломжтой болох нь сайн нэмэгдэх нь шүү. За дараагийн 2 сар бол цалингийн 0.2% гэж байна. За сүүлийн 2 сар нь бол 0.15%-аар ингэж нэмэгдэнэ гэсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо 4962 крон 25 онд авчихсан бол 26 онд бол 6766 крон авах нь байна. Ингээд угаасаа нэг 60% чинь 80 болоод ирэхлээрээ та нарын авах тэтгэлэгч нь бол нэмэгдэнэ. Дээр нь юмаа сураад авнаа. За тэгээд ажилд ороход таад бол маш их хэрэгтэй. Одоо даандаг хуваараа хөтөлбөр эрхлэх болдог. Тийм тэгэхээр Windows биш юун дээр Excel дээр ч ажиллаж чаддгүй ч юм уу одоо офис програм дээр ажиллаж чаддгүй улсууд байх юм бол одоо ийм сургалтуудад хамрагдаад ингээд суухад хэрэгтэй байгаа байхгүй. Хажууд ялангуяа чех хэлний хэтээд бол тийм ээ. Тий. Юм мэдхгүйгээс болж та нар маань цалингаа нэмүүлж чаддаггүй шүү дээ. Ерөнхийдөө бол хүний нутагт байгаа ерөнхий массын одоо хандлага, массын одоо зовлон яг тийм л байдаг. Тий. За нэг ийм мэдээ байна. За дараагийн юм. За разрешёвский приспевок гэж байна. За эцэг эхийн разрешёвский приспевок гэдэг чинь эцэг эхийн тэтгэлэг тийм ээ. За 26 онд зарим нь их авна, зарим нь их эрт авна гэсэн байна. За ийм хоёр төсөл өөрчлөгдөх юм байна. За хэн нь их эрт авч хэн нь их мөнгө авах нь вэ? За хүүхэд асрах тэтгэмжийн өөрчлөлт гэж байна. За 7 сараас хойш асрах тэтгэмж авах эрхгүй хүмүүс зориулан сарын дээд хязгаар нэмэгдсэн. За 2026 оны 7 сараас хойш шүү. За юу. Асрах тэтгэмж авах эрхгүй хүмүүст зориулан сарын дэд хязгаар бол нэмэгдсэн гэж байна. За энэ нь бизнес эрхлэгч даатгалгүй иргэдэд буюу одоо хуваараа хөдөлмөр эрхлэгч нарт болон ажилгүй хүмүүст зориулагдсан гэж байна. За 7 сар хүртэл 13,000 крон байсан бол 7 сарын 1-ээс 15,000 крон болно. За олон хүүхэдтэй айлд бол 19,500 кроноос 22,500 крон болж нэмэгдэнэ. За ерөөсөө бол дандаа нэмсэн тухай байгаа. За хуучин 27 сарын турш авч байж болдог байсан бол одоо 7 сарын 1-ээс 24 сар болгосон байна. Өөрөөр хэлбэл 27 сарыг жил 3 сарын хугацаанд авдаг байсан юм байна шүү дээ, тэ. Тэгтэл одоо 2 жилийн хугацаатай биш 2 жил 3 сарын хугацаанд авдаг байсан бол одоо 2 жилийн хугацаанд одоо авдаг болсон байна. Арай богино хугацаа тийм ээ. За энэ дэр нэг жишээ. За жишээлбэл олон хүүхэдтэй айл 22,500 крон нэг 2 сард авах юм бол сард 937 крон авна гэж байгаа. Хуучин бол 722 крон авчихсан юм байна. За 1-ээс 2 хүүхэдтэй айл бол 15,000 кроныг 24 сараар авахад 625 крон гарнаа гэж нэг сард. Хуучин яг ийм нөхцлөөр 27 сард нь хуваачлагч чинь 481 крон авчихсан байна. Бага мөнгө авчихсан багц. Тэгэхээр үндсэндээ нэг 200 гад кронууд бол нэмэгдэх юм байна гэж харагдаж байна. За разрешёвский приспевкийг бол ерөнхийдөө 15 хэдэн сараар авахыг бол аав ээж нар өөрсдөө шийддэг тийм ээ. За авах сарын чинь хугацаа бага байх тусам сард авах мөнгө чинь их байна. За тэрийг бол төрцөн хүмүүс бол бүгд аягүй сайн мэдж байгаа тийм ээ. Авах сарынхаа хугацааг хэдэн сараар авахыгаа бол гэр бүл хүмүүс өөрсдөө шийддэг шүү дээ тийм ээ. За 2 сараар авах уу? Биш 2 жилээр авах уу? Эсвэл 3 жилээр авах уу тийм ээ. Тэгэхээр яг 2 жилээр авчих юм бол арай хамаагүй бага болно. Сар нь бага болно. Авах мөнгө нь нэмэгдэнэ
гэж байгаа тий. За жишээлбэл 15 сараар авах юм бол 24200 байж хахад 31 сараар авах юм бол 11290 байх жишээтэй. За энийг бол ойлгож байгаа бах тийм үү. За яг төрж байраагүй, чехэд төрж байгаагүй улсууд бол энэ бол бас мэдвэштэй та хэд маань. За эцэг эхийн тэтгэмжийг төрөхөөс өмнө 2 сарын өмнө авч болдог болно гэж байна. Төрөхөөс 2 сарын өмнө авч болдог болно. За энэ нь жирэмсний амралт авах боломжгүй, эрэхгүй аав ээж нарт хамаарна. Өөрөөр хэлбэл материнский авч байгаагүй, материнский авч чадалгүйгээр одоо төрж байгаа улсууд зориулагдах юм байна. За энэ яагаад ийм арга хэмжээ авч байгаа юм гэхээр 26 оноос энэ аав ээж нарт төрөхөд нь мөнгөгүй байлгахгүй тулд ийм арга хэмжээ авч байгаамаа гэсэн ийм тайлбар хэлээ. Товчхон ерөөсөө. Тий. За тэгэхээр авах 350 мянган крон бол өөрчлөгдөхгүй. 350 мянган нь бол хэвээр үлдэх юм байна. А хэрвээ хүүхэд амьгүй төрвөл тий тэгэх юм бол нөгөө нэг урд нь урчлаад авцсан 2 сарын мөнгийг бол төрд бол буцааж олгохгүй байж болох юм байна. Төр буцааж авахгүй байна тэрийг. Одоо тэр ямар хүүхд төрхийг хэн мэдлээ тийм ээ. Тэгэхээр тэр бол өөр гэж үсэхгүй байна. За олон хүүхэд төрүүлсэн аав ээж нарт 26 оны 1 сарын 1-ээс тэд илүү их тэтгэмж авна гэж байна. Энэ дээр бол олон хүүхэд гэхээс илүү ихэр хүүхэдийг зааж өгсөн байна. За 2 ихэр, 3 ихэр, 4 ихэр, 5 ихэр байх бол ихрийнхэн тоогоор өснө гэж байгаа. За тэгэхээр ихэр хүүхэд гаргасан хүн бол 350 мянган крон биш 700 мянган крон болж нэмэгдэх нь байна. Хуучин нэг хэсэг ихэр хүүхэд чинь 450 байсан тий. Тэгснээс сүүлдээ 560 боллоо ялаад. Одоо тэгсэн бүр 700 мянган крон. Ёо, энэ ч одоо 28 мянган евро юм шүү дээ. За одоо ихэр хүүхэд төрүүлээд байж тий. Амар сайн мөнгө авах нь шүү. За энэ өөрчлөлт 1 сард тэтгэмжээ үргэлжлүүлэн авсан гэр бүлүүдэд адилхан хамаарах юм байна шүү. Яг энэ тэтгэвэр авчлаагаа бол үргэлжлүүлээд авна гэсэн. Тэгтээ бүр нэмэгдсэн хэмжээгээр нь авах юм байна. Тэгтээ энийг та хэд манд энэ мөнгө чинь нөгөө нэг улаад працаагаас олгох учраас энийг та нар маань очиж бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарэ. Тий. За ер нь Радишевский приспевок гэж юу хэлэх юм бэ нэ? За шинээр оцсон хүмүүст маань сонирн байгаа. Радишевский приспевок гэдэг чинь болохоор аав ээж нарт хүүхдээ 3-аас 4 нас хүртэл нь асарч байх улсаас өгч байгаа нийгмийн халамжийн тэтгэмж юм аа. Одоо хүүхдээ харж хандах, хүүхдээ хүн шиг өсгөх, эрүүл сар бол өсөхийн тулд улсаас харж хандж байгаа одоо ийм тэтгэлэг байгаа байхгүй. 350 мянган крон бол нэг хүүхдэд ихэр хүүхд мөнгө гарах юм бол 700 мянган крон олгохоор одоо ийм болж байгаа юм байна. Тий, 2 ихэр бол 700 мянга, за 3 бол хэд болоод явчих байгаа. 1.5-аар үжигдээд явна гэж байгаа байхгүй бүр. За энэ яагаад ингэдэг гэхээр хүүхэдтэй хүмүүс бүрэн цагаар нөгөө нэг ажил хийх ямар ч боломжгүй шүү дээ. Мэдээж хэрэг. Хүүхэдтэй л бол бага насны хүүхэдтэй бол бүтэн цагаар ажиллах боломжгүй. За тэгээ тэтгэмжийн одоо энэ 350 мянган цаасыг харин хэр хурдан авч ашиглахаа гэр бүл өөрсдөө бол шийдэх бас нэг давуу тал. Энэ бол хэвээрээ. За энэ мөнгийг хөдөлмөрийн товчоо ушаад працаас олгодог. Тэгэхээр хөдөлмөрийн товчоонд хандаж одоо хэрвээ та энэ мөнгийг авч байгаа дараагийн хүүхэд чинь гарах юм бол заавал шинэ хүн төрснийг мэдэгдэж төрсний гэрчлэгийг нь авч очиж ягаан картыг авч очиж дараагийнхаа хүсэлтийг өгнө гэсэн үг шүү. За эрүүл мэндийн даатгал төлөөгүй хуваарь хөдөлмөр эрхлэгч нарт бол мөн ялгаагүй энэ мөнгийг авах бүрэн эрхтэй гэсэн байна шүү. Немецкий польшины төлж байгааг улсууд авнаа, адилхан авнаа гэсэн байна шүү. Тий. За Чех бүгдээрээ Чех улсад бол ер нь сүүлийн 10 жилд Радишевский приспевок буюу одоо энэ аав ээжийн тэтгэмжийн мөнгө гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь бол нэмэгцээр агаад нийтдээ 130 мянган кроноор нэмэгдсэн юм байна. Тийм ээ. Нодлон бас 350 мянга болгосноос харин 4 жилээр авч байсныг 3 жил болгосон юм байна дээдлийн хугацааг. Тийм ээ. Ингэж зохицуулалт хийсэн. За Хүүхэд Радишевский авч байхад үед дахиад ээж нар төрүүл яах юм бэ гэж асуусан. Тийм юм зохиолдол бол зөндөө байдаг шээ тий. Нэг нь дөнгөж нэг түнтэр тантар нэг ой 6 сартай нэг 2 настай байж хахад ээж дахиад жирэмсэн болоод төрүүл яах юм. За тэгэх юм бол нөгөө хөдөлмөрийн товчонд мэдэгдээд одоо дараагийн хүүхэд төрсөн гэдгийг мэдэгдээд тэр
одоо ах нь юм уу эгчийнх нь одоо тэр тэтгэмжийг зогсоогоод шинэ хүндээ одоо энэ радиошоскоп дисплейгийн өргөдлөө өгөх юм байна. Шинэ хүндээ өгнө. За энэ нөхцөл бол хэвээрээ тий. За хөтөлбөрийн товчоод энэгээ заавал мэдэгдэнэ гэсэн байна шүү. За энэ дээр нэг нөхцөл байдал яг хуваараа хөтөлбөр эрхлэгдэж байгаа улсууд биш үү те тэр нөгөө нэг байнгын тогтмол орлоготой байгаагүй ч гэдэг юм уу те тийм улсууд бол яг анхных нь нөгөө нэг ахынх нь эгчийнх нь мөнгө нь гүйцэд авч амжаагүй байж байгаа дараагийн хүүхд харах юм бол нэг удаагийн одоо тэр гүйцээж авах тийм өргөдлийг бол өгч боллоо гэсэн байлээ. Энийг та нар маань хөтөлбөрийн товчоонд мэдэгдээд асуугаарай л авч асуугаарай. Тэгэхээр шинэ хүнийхээ 350-ыг өргөдлөө өгөөд дээр нь дутуу авсан мөнгөнийхээ өргөдлийг бас өгч болох уу гэдгийг заавал одоо өргөжлүүлээд авах зогсоохгүйгээр авах бас нэг юм өргөдөл бичиж өгдөг гэсэн шүү. Тий. Тэгэхгүй бол тэр чинь автоматар зогсож байна. Тий. За мэдээч хэрэг нэг хүүхэд ингээ гараас гараад дараачих юм гаргаж ийн гэж үзэх нь шүү дээ. Ер нь бол тий. За өргөдөл өгөхдөө гэр бүл байгаа бүх одоо насны 15 нас хүртэлх бүх хүүхдийн төрсний гэрчилгээ, бичиг баримт, аав ээжийн бичиг баримтуудыг хөтөлбөрийн товчоонд аваачиж өгнө. Заавал нэгсэн шаардсан материалуудын бүгдийг өгнө. Бүх шаардлагатай бичиг баримтыг өгөөгүй байх юм бол татгалзах одоо энэ өргөдлийг татгалзах бүрэн одоо үндэслэл болно гэж үзэх юм байна. Тэгэхээр та хэд маань бичиг баримтаа бол маш сайн бүрдүүлж яг тийм өргөдөл өгч байгаа бол цаг тухайд нь яг шаардсан юм яг найдвартай авчиж өгч байгаарэ. Тий. За энэ дээр нэг юм нөхцөл гадарч одоо яан карт жишээлбэл дууссан байхад хөтөлбөрийн замстаны карт дууссан байхад чинь тэр өргөдөл өгсөн мөнгө чинь зогсчдөг. Тий, материал гэж юу янз бүрийн тэтгэмжэн дээр тэр мөнгө чинь зогсчдөг шүү дээ. Тий. Тэгэхээр онбед материал өгөөд яг яан карта гарангууд тэрийг авчиж өгөөд одоо нөхөн малгуурыг авах тэр өргөдлийг одоо өгөх хэрэгтэй болох байх. Тэгэхгүй бол нөгөө нэг яг замстаны картын хугацаа дуусчихлаар бүх тэтгэлүүд зогсчихдаг шүү дээ. Тэрэн дээр бол та хэд маань хөтөлбөрийн товчоонд мэддэгдээд бид нар одоо сонгууль хөргөцөө өгсөн байгаа, хариугаа хүлээж байгаа. За тэгээд гараад ирэнгүүд навсарч өгөөд одоо ингээд нөхөн олгоор авна үсттэй. Аваагүй 2-3 сарынхаа мөнгийг авна үсттэй гэдгийг тэр хариуцж байгаа хүнээсээ заавал нийгмийн ажилтнаас асуудал авалж тодруулж ингэж тэр мөнгийг гүйцэд авахыг л хичээгээрэй. За юу. Тий. За ажлаас цалингүй яг ийм нөхцөлд бол ажлаас одоо цалингүй 1-3 жилийн чөлөө авна. За хүүхдээ асрах одоо учраас нэг одоо 3 нас хүртэл нь одоо гэртээ хүүхдээ асрах юм уу эсвэл 1 жил хүүхдээ асрах юм уу тэрийгээ та хэд маань үйлдвэртэйгээ тохироод тэгээд харин үйлдвэр чинь таныг бол халахгүйгээр ажлын байрыг чинь бүр хадгалах ёстой юм байгаа уул нь бол. За тэгтээ манайхан ч одоо яг амьдрал дээр бол яг энэ хууль нь бас их учир чанцантай байгаа л санагдсан. Тэгээ эргээд очихт нь яг өөрийнх нь нөгөө нэг үйлдвэр нь яг байж байдаг. Яг өөрийнх нь ажиллаж исэн местэн дээр нь өөр хүн ажиллаж байгаа учраас одоо 1 сар, 2 сар, 3 сар, 6 сар хүлээх гэсэн асуудал бас боловсрогчнууд гаргадаг. Тий. Тэгэхээр та нар ажилдаа орохыгаа маш эрт мэдгэж байгаарай. За би одоо 1 жил болоод ажилд орно шүү гэд заавал одоо тэр чөлөө авсан үйлдвэрээс очид нэг нүүр амаа харуулчаад тий үзүүлээ. За одоо би ингээд ажилд орох гэж байгаа шүү. Миний ажлын байрыг та нар бэлдэж байгаараа гэд нэг 6 сарын өмнө ч юм уу 3 сарын өмнө ч юм уу заавал тэрнээс биш яг тулгаа за би маргааш ажилд орё гэвэл бас л хэцүү шттэ. Үйлдвэр тэрийг шин бас зохицуулах хэрэгтэй болно. Тэгээ чиний оронд ажиллаж исэн хүнийг хайшин тавих уу тийм ээ. Тэгэхээр нэлийн эрт угаасаа үйлдвэртэй за би тэдэн сарын тэдэн хүртэл юм одоо чөлөөтэй байна гэд цалингүй чөлөөг авчих шүү дээ. Тэгтэл яг буцаж орох одоо өдрийгөө тохирчдаг шүү дээ. Тэр тохиргоогоо маш сайн хийгээд тэрийг бас сануулж авахд илүүдгүй шүү гэдгийг л чинь хэлээд байна л да. Тий. Тэрийг бол юусаа сануулж авах хэрэгтэй. За гадаадын иргэд жирэмсний амралт авах хэрэг нь. За энэ дэр ялангуяа Монголоос очиод удаагүй байгаа хүмүүс энийг маш сайн анхаараарай. За энэ дэр нь бол хэрвээ ажил хийгээд Бүт найрамдах Чех улсад татвар дайн төлжсэн бол 28 7 хоногийн жирэмсний амралт авах хэрэгтэй болно. 196 хоног бол жирэмсний амралт авах хэрэг үснэ. 2-оос дээш хүүхэдтэй бол 37 7 хоног гэж байгаа. Тэр нь 259 өдөр байх юм байна. Төрхөөсөө 6-аас 8 7 хоногийн өмнө эхэлж одоо энэ жирэмсний амралт авч болно. За энэхүү амралтанд эмч тодорхойлж ажлын газараа одоо энэ
хугацаагаа заавал нөгөө эмчийн хэлсэн онцаар өдрөөрөө одоо үйлдвэртэй заавал энийг мэдэгдэх ёстой гэж байгаа. За тэгэхээр та нар маань жирэмсэн болдгол юм бол хажуугаар нь хэлэхэд заавал одоо эмэгтэйчүүд эмчтэй байх хэрэгтэй. Тэгээд шууд жирэмсэн болсноо мэдэгдсэнийг үйлдвэртэй бас мэдэгдэх хэрэгтэй. За тэгээд эмэгтэйчүүдийн эмчтэй одоо хизээ амралтаа авах уу, хизээ төрөх үү, тэр болгоныгоо одоо тэр дэвтэр дээрээ нөгөө нэг жирэмсний карт гэдээ бас нийцдэг. Яг Монголд адилхан жирэмсний карт гэдэг юм нийцдэг шүү. Тэгээд тэрүүгээр тэгээд хөтлөгдөд бүх юм нь явж идэг. Эмчгүй байж хэрэгж болохгүй. Эмчгүй би явж байгаа төрж болохгүй шүү. Тэрэн дээр бол их анхаарах хэрэгтэй. За энэ дээр яг нэгэндээ энэ сэдвийг ярьж байгаа болохоор бас нэмж хэлэхэд их чинь энэ жирэмсэн болцсон эмэгтэйчүүд маань ялангуяа гэр бүлийн одоо нийтгэлээр очсон эмэгтэйчүүд маань бол маш сайн даатгалтай байх хэрэгтэй шүү таад маань. Тэг комплекс даатгал мэдээж хэрэг комплекс гэхдээ хажуугаар нь төрхийн эрсдэлсэн даатгалыг давхар хийлгэж ингэж яваарай гэдэг. Ялангуяа төрхтэй аюу асуудалтай төрдөг тийм эмэгтэйчүүд маань байх юм бол таад маань давхар төрхийн эрсдэлтэй даатгалыг давхар бас хийлгэж явах нь маш хэрэгтэй байдаг шүү. Тий. За энэ тухай бол тэгээд дараа бас тусдаа бас нэлээд том сэдв байж болно. Тий. За Чехийн иргэдийн адил Чехэд байнгын дараал оршин суух дараал гэж ярьдаг шүү дээ. Байнгын оршин суух визтэй улсууд бол нийгмийн тусламж авах бүрэн эрхтэй байна. Байнгын бус оршин суудаг гадаад иргэд бол 365 хоногийн дараа тэтгэмж авах эрх нь үүснэ. За тэгэхээр байнгын оршин суух гэдэг нь нөгөө 10 жилийн виза авсан улсууд гэж ярих заах бохироор ярихад тийм ээ. Тэдэрт бол оросод нон-стоп тэтгэмж авах эрх нь тэртээ тэргүй нээлттэй байдаг. Дөнгөж очиод янз бүрийн тэтгэмжинд хамрагдах юм бол та уучлаарай жил болж тэгжээ тэр тэтгэмжинд хамрагдана гэсэн ийм л нөхцөл байна. За хэрвээ оргонол хүсэгчдийн хувьд бол 365 хоног нь бол тооцдгүй гэж байна. Энэ бол азилийн нөгөө нэг хамгаалтанд байгаа улсууд бол тэр 365 хоног бол тооцохгүй. Тэгэхээр янз бүрийн тэтгэмж бол авахгүй л гэсэн үг байна л да тийм ээ. За ийм нөхцөл байна. Тэгэхээр та хэд маань Радишовский Преспеваг одоо эцэг эхийн тэтгэмж авах тухай баггүй ойлголт авсан байх. Ер нь Радишовский Преспеваг бол мөнгө нэмэгдсэн байна гэдгийг ойлгосон байх миний ярианаас. За ажилгүйдлийн тэтгэмжийг одоо давтан сургалтанд хамрагдсан реабилитацийн курс гэж ярьдаг шүү дээ тий. Давтан курсд хамрагдж байгаа улсуудад бол тэтгэмжийн мөнгө нэмэгдсэн байна. 60%-аас 80% нэмэгдсэн байна гэж ойлгож болж байна. За материалын авч байгаа улсуудын мөнгө бол бас нэмэгдсэн байна лээ. Тэр нэмэгдсэнийг тэр курсы CZ гэдэг нэг сайт байдаг. Тэрэн дээр бол одоо тэр хэрхэн хэдэн хувиар нэмэгдсэг яаж бодох тухай аргачлал нь бол байдаг. Тэрийг бол та хэдд бол би заагаад өгч болно. Тэгэхээр тэр курсы CZ гэж сайт байдаг шүү. Тэрэн дээр одоо бүх тэтгэмжүүдийг хэдэн хувиар яаж боддог, хэдэн цалингийн одоо жишээлбэл материалыг бол 70%-аар бодно гэж байгаа байхгүй тий. Тэгэхэд ажилласан сарынхаа бүх цалинг одоо бүтэн жилийнхаа хуваанлыг 365 хоногтой хуваагаад тий хүний одоо нөө бохир цалингаа гэж байгаа шүү дээ. Тэгээд түүнээсээ 70%-ыг бодож авдаг. За нийт одоо материалын хоног бол 196 хоног. Нэг хүүхдэд бол 196 хоногоор 2-оос дээш хүүхдэд бол 259 өдрөөр бодно гэсэн ийм одоо юу гарчээ. За энэ бол ингээ ойлгомжтой болж байгаа бох тийм ээ. За дараагийн удаа чинь та нартай пародня буюу цалингаа бага өрхийн одоо нэг удаа нөө тэтгэмж авдаг пародня гэж ярьдаг шүү дээ. Манайхан ч нэг хэсэг тэрэгний бүг гэдэг аягүй нэг ярьдаг байсан те. Цалин баг өрхийн одоо нэг удаагийн тусламж юм тэтгэмж хэрхэн яаж нэмэгдсэн тухай аавын асрамж тийм ээ тэтгэвэр байрны хөнгөлтийн тухай таад те ярьж өгнө. Ерөнхийдөө ингээд нэг нурсан их удаан лайвыг чинь бас одоо жоохон бодгийм гэж бодоод байгаа. Тийм учраас баг ингээд тайлбартай хэдэн 100 өгөр хэрэгцээтэй юмнуудын мэдээлж байл гэж ингэж санаад байна. Бодоод байна. Тийм ээ. За тэгээд хоёр ихэр бүгд гаргаад 700,000 крон авах боломжтой болох юм. 2 жилдээ авах нь тэднийг харин 3 жилдээ авах нь хүүхдээ хэр удаан асархаас шалтгаалаад тэр мөнгөийг чинь хуваагаад ингээд сар сардаа цугуулж авдаг шүү дээ мөнгө чинь тийм ээ. 350,000 төгрөг чинь бас шаггүй хөөрхөн мөнгө шүү дээ. Тэ
байхгүй. 700 мянга гэдэг чинь 28 мянган крон гэж ёо. 350 мянган крон гэдэг чинь бол 14 мянган евро юм биш үү? Тэгээ тэрийг 2 жилдээ хуваачна. 14 мянган еврог 24-т 2 жилдээ хуваачхад сарын 583 евро аавна гэсэн үг байна. Тийм ээ. За тэр нь Монгол мөнгөөр сонирхуулахад хэдүү? Сая 902 сая төгрөг шүү дээ. Тий. Ингэж ингэж авдаг байхгүй Монголоос. Биш Чехэс. Тий. За ийм сонирхолтой байна. За тэгээд одоо дараагийн лайвыг том удахгүй хийнэ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд бусаддаа сайн шеэрлээрэй. Миний YouTube-ыг та хэд маань сайн дэмжиж өгөөрэй. Лайк, шеэр сайн хийгээд өгөөрэй. Тий. Тэгээд тэр нэг хонх монхын дараад тэгээд яваарай гэж баярлалаа шүү. За баяр таа.